7 ногоон өндөгтэй доглон шаазгаан үлгэр. Эрт урд цагт нэг доглон шаазгаа 7 ногоон өндөгтэй байж гин. Гэтэл нэг өдөр залт хүнэг хурч ирээд 7 өндгнөөс нэгийг өгөөч. Би авч идий гэжээ. Тэгтэн шаазгаа. Би өндгнөөс өгөхгүй хэмээхэд. Чамайг өндгнөөс өгөхгүй бол алсын газраас тоостуулж ирээд алтан улаас гişн хуг мөргөөд 10 өдийг чинь хуу зулгаагаад өндгнүүдийг чинь бүгдийг нь авна даа гэж хэлэхэд айсан шаазгаа нэг өндгөө аргагүй ирэхэнд өгөн. Үүнээс хойш үнэг өдөр бүр ирэн урдын адил хэлж өндийг нь идсээр байтал ганцхан өндөг үлджээ. Өнөөх шаазгаа ганц өндөгтэй үлдсэндээ уйлж байтал нэг хулан гарч ирээд та юунд ингэж уйлаа вэ гэсэнд шаазгаа хулганд бүх учир начрыг хэлж тайлбарлав. Үүнийг сонссон хулган шаазгаад за чи одоо үнийг ирвэл өндөрөөс өгөхгүй гэж хэлээрээ. Ингэж хэлэхэд үнэг чамд урдын адил хэлж сүрдүүлвэл алсын газраас тоост гаргадаг туйраач нь нэлвэ. Алтан улаас хуг мөрөгдөг ивэрч нь нэлвэ. 10 өдийг минь хуу зулгаах сарвууч нэлвэ гэж асуугаараа. Ингэхэд чамд энэ үеийг хэн зааж өг гэх биз. Тэгтэн би өөрөө бодол оров. Унтан ухаан оров. Санан санаа оров гэж хэлээрээ хэмээн захиад яваад өгч. Өнөөх залт үнэг хурч ирээд над үлдсэн ганц өндгөө өгөөч гэсэн шаазгаа өгөхгүй гэхэд үнэг тэгвэл алсын газраас тоостуулан ирээд алтан улаасыг чинь хуг мөргөөд 10 өдийг чинь хуу зулгаандаа гэжээ. Шаазгаа үнд нь алсын газраас тоост гаргадаг туйраач нь нэлвэ. Алтан улаас хуг мөргөдөг ивэрч нь нэлвэ. 10 өдийг минь зулгаах сарвууч нэлвэ хэмээсэнд чи нүг хинээс сонсов хэл гэхэд нь шаазгаа хэлсэнгүй. Би өөрөө бодол оров. Унтан ухаан оров. Санан санаа оров гэж хариулжээ. Үнэг хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний 13 мэхээ хэрэглээд бариад идэнэ гэж сүрдүүлсэнд шаазгаа аргагүй болж айхдаа тэр нүхэнд байдаг хулган зааж өгсөн гэд хэлээд орхив. Үнэг хулганы нүхний амсар дээр очиод хулганыг дуудажээ. Хулган би хогоо цэвэрлэж байна гэв. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Хулган би толио арчиж байна гэжээ. Үнэг хүлээж байгаад дахин дууджээ. Тэгт нь болон толгоогоо цухуулгаж гин. Үнэг толгой нэм хөөрхөн байгаа юм бол цээж нь ямар хөөрхөн бол гэхэд хулган цээж гаргажээ. Гэтэл үнэг цээж нэм хөөрхөн байгаа юм бол бөхс нь ямар хөөрхөн бол химээсэнд хулган бөхсөө хэл гаргажээ. Гэтэл үнэг бөхс нэм хөөрхөн байгаа юм бол сүүл нь ямар хөөрхөн бол гэсэнд хулган сүүлээ гаргажээ. Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бүг гүйхэн яасан хөөрхөн бол гэсэнд хулган бүг гүйхэтэл үнэг өмхөд авчээ. Ингэт нь хулган өмөр гэж үл өмхий байдаг юм шүү. Ангар гэж үл амттай байдаг юм шүү гэсэнд үнэг хулганы эс ясаар ангар гэж идэх гэтэл амнаас хулганыг алдаа гаргачихжээ. Боломжийг атгсан хулган өөрөө нөхрөөгөө ухас хийн хараагаад орчихов. Ийхүү залт үнэг өндөгчгүй хулганчгүй хатарсан бол доглон шаазгаар ухаан тулганы ачаар ганц өндөгтэйгөө зүг үнэгний аюулаас холдож амар сайхандаа жаргасан ажээ.